За сайн байна уу эрхэм сонсогчдоо. Өнөөдөр хөтлөгч Аривнан нэг маш хүндтэй наадмын тусгай дугаартад зориулаад хүндтэй зочин урьсан байгаа. Монгол улсын урлагийн гавьяат сэтгэлтэн гих алдраар шагнагдсан эрхэм дэд хурандаа урт насангийн пүрэв сүрэн хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? Өдрийн мэнд. За баярлалаа. Энэ сайхан одоо долгионоор бид хоёрын одоо ярилцлагыг сонсож байгаа Монголын нийт ард түмэндээ баяр наадмын мэнд дэвшүүлье. Мөн таны сайхан хамт олонд бас энэ өдрийн мэндийг хүргье. Маш их баярлалаа. Юуны өмнө танд хүндтэй шагнал авсанд баяр хүргэмээр байна. За маш их баярлалаа. Тэгээд энэ нар хурд тэгшэрсэн энэ сайхан зуны энэ сайхан дэлгэр цагаар дээрээс нь одоо хүн болгоны сэтгэлд нэг Монгол их орон гэдэг одоо энэ амгшил хамгийн хүчтэй цохилж байдаг энэ олон баяруудын тэргүүн баяр бол одоо 93 наадам. Тэгэхээр одоо Монгол энэ наадмын сайхан баярын өдөр би одоо өөрөө бас ээлжийн амралтаа аваад ингээд Цэнгэр тэнгэрийн орон Увс нутагта амарч явсан. Тэгээд одоо Увс аймгийнхаа дахиад цаашаа 200 км-ийн цаана одоо Увс аймгийн Ховд сум гэж одоо олон нуурын цуслантай 108 5 өнгийн 108 нууртай Ван Сэмрүүн төгөлтэй тийм үзэсгэлэнтэй газар үүдий. Тэр газар одоо Ван Сэмрүүн төгөлтэй тийм одоо сайхан газар байдаг. Тэр газар одоо өмнгийн говьоос хоёр найздаа нутгаа үзүүлж одоо ингээд амраад явж итлэр энэ баяртай мэдээ сонсоод ингээд 1600 км-ийн цаанаас яаран одоо давхиж өдөр шөнөгөө давхиж ирээ. Тэгээд ямарч байсан цагтаа одоо амжиж ирж энэ сайхан Монгол төрийн сайхан хүндэтгэлийг хүлээж авлаа. Тэгээд энд бол сэтгэл үнэхээр маш их баяртай байна. Сонсогчдынхаа өмнөөс танд дахин баяр хүргэе. Энэ хүндтэй шагнал мэдээж таны 20 хэдэн жилийн хөдөлмөрийг үнэлсэн байгаа. За пүрэв сүрэнгээс ингэж асуумаар байна. Та яг одоо ямар ажил эрхэлж байгаа вэ? Энэ талаар ярьж өгөөч. За би яг одоо бол хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга гэдэг албан тушаал дээр ажиллаж байна. Баярлалаа. Та өөрийнхөө сонгосон мэргэжлийн талаар ярьж өгөөч. Ер нь яагаад анх энэ мэргэжлийг сонгосон бэ? Миний мэргэжил би одоо тайзлагдсан жүжигчин найруулагч мэргэжилтэй шүү дээ. Би Монгол улсын соёл урлагийн сургууль гэж энэ одоо агуу их урлагийн одоо гигийн өргөө болсон энэ эрдмийн сайхан өргөөг 3 удаа төгссөн юм хүн байгаа юм. Тэгээд миний одоо эхний мэргэжил бол би тайзлагдсан жүжигчин мэргэжилтэй. Дараа нь одоо хөгжмийн театрын найруулагч. Тэг урлаг судлалын ухаанаар одоо эрдмийн зэргийг хамгаалсан ийм одоо уран бүтээлч хүн. Тэгээд энэ мэргэжил бол угаасаа цаанаасаа хүн судлаач. Дээрээс нь одоо урлаг бол өөрөө тэр чигтээ том агуулгаар нэрх юм бол ертөнц судлаач. Тэгэхээр энэ хоёр мэргэжил бол бас миний уран бүтээл хийх энэ одоо хөгөх шиг зам жим утас уяан дээр бас нэлийн том одоо суур болж өгдөгөрөө миний одоо бүтээлүүд бас яхаа онцлогтой байж магадгүй. Гэхдээ би сая таны асуултан дээр энэ сая одоо яг бодол зурс гэж орж ирж байна. Би угаас урд нь бол одоо ерөөс ямар нэгэн харилцагын дээр яг энэ мэрэгжилтэйгээ холбож энэ уран бүтээлээ ялангуяа энэ одоо яруу найргийн ч юм уу дууны бүтээлүүд дээр ер нь уйж бодож байгаа юм байна. Сая харин тэгж бодогдож байна. Яг хөө зүгээр яруу найраг дууны бүтээлүүдийн тал дээр нөгөө энэ эх орны хил гэдэг энэ агуулмж дээр ажиллаж амьдардаг энэтэйгээ их төлхөө их холбож одоо бодож явдаг энэ уран бүтээлчтэй. Тэгэхээр та хил хамгаалах албаны талаар ярьж өгөөч. Ач холбогдлын. Монгол улсын хил гэдэг бол 8252 мянган км. Ийм одоо өргөн удам газар нутаг. Уртын урт одоо хил. Энэ Монгол улсын одоо энэ их өргөн удам хил хязгаарыг Монгол хүн өөрөө гар гараасаа гатгалцаад халуун тойрог болж эх орныхоо тусгаар тогтнолыг үеийн үед одоо ингэж хамгаалж бид бүхэнд одоо өвлүүлж бид бүхэн одоо цаашдаас өвлүүлэх хэрэгтэй. Энэ бол одоо эх орны тусгаар тогтнолын хамгийн том бат цайз. Тэнд одоо зогсож байгаа тэр одоо алтан соён бото төрийн одоо сүлдтэй тэр хилийн баг нь бол одоо Монгол улсын тулгуур баг нь. Тэгэхээр тэрийг одоо хамгаална гэдэг бол ер нь бол хамгийн том эх оронч гэдэг одоо агуулмж тэнд оршино. Тэр хоёр улсын хилийн баг нь наадталт нь нэг алхмын зайд Монгол улсын хилийн баг нь цааталт нь одоо Оросын холбооны улс эсвэл одоо Хятад улсын хилийн баг нь байгаа. Нэгхэн алхмын зайтай ч гэсэн тэр хилийн багны дэргэд зогсоод энэний цаатлын чулуу хүний нутгийн чулуу
энэний наадлын чулуу, миний нутгийн чулуу гэдэг. Энэ агуулмжийг одоо ойлгож тэнд зогсно гэдэг бол нэгдүгээр дэх цээждүгээр бахархал юм. Нөгөө талдаа бол маш том одоо эр зориг юм. Тэнд одоо энэ хүний амьдралын энэ одоо бүхэл он цагаа бүгднийг зориулж тэнд одоо зогсож байгаа тэр хилчд бол үнэхээр одоо бахархаас аргагүй. Тэгэхээр энэ бол Монгол улсыг гэр гэж үзэх юм бол бүслүүрийн одоо тойруулаа зогсож байгаа ийм их том одоо хэрэг бүслөө сулрах юм бол гэр ягааш тогтохгүйтэй адилхан. Тэгэхээр тийм одоо их том агуулмжимда яруу одоо уран бүтээл талаас нь тайлбарлаж өгөх юм бол тийм болохоор Монгол улсын үндсэн хууль дээр заасан байдаг Монгол улсын хэл халдшгүй дархан байна гэдэг. Тэгэхээр энэ халдшгүй дархан байдлыг одоо хамгаалахын төлөө өвд ажиллагаа явуулдаг энэ том байгууллага бол хэл хамгаалах байгууллага. Маш их бахархалтай энэ баярлалаа. Тэгэхээр манай нийт монголчууд, Монголын ард түмэн бүгд мэднэ. Цэнхэр тэнгэрийн орон гэдэг дуу. Та энэ дууг ер нь анх яаж зохиосон талаар ярьж өгөөч. За, ер нь бол яг хав Цэнхэр тэнгэрийн орон гэдэг нэр бол өөрөө миний нутгийн унсан газар угаасан усны ширхэг чулууны дэргэд зогсоод дээшээ харсан ч Цэнхэр тэнгэрийн орон, Овс аймагт тэр чигтээ Цэнхэр тэнгэрийн орон, Монгол улс тэр чигтээ Цэнхэр тэнгэрийн орон, дэлхийн өөрөө тэр чигтээ Цэнхэр гаригийн орон. Тэр энэ агуулмжаараа бол тийм нэршлэн тийм юм. Хүн хаанч явлаа гэсэн ингээд энэ их орондоо энэ сайхан гариг дэлхийдээ бид өхөн Цэнхэр тэнгэрийн дор одоо амьдарч байгаагаараа бас юм агуулмж нь одоо их сайхан юм да, том юм да. Яг зохиогдох болсон шалтгаан бол зүгээр яг хүн бас нэг уран бүтээлийн гэрэл хайгуул хийгээд ингэ явж хахад бодол дотор бас ингээд олон зүйлүүд ингээл оршоод ингээл нэг тээгдээд л яваад идэг. Тэдний одоо нэг том агуулмж нь бол би зүгээр ерөнхийдөө сүүлд бодож явах нэ. Хэлийн цэргийн дуужгийн чуулга гэдэг айлыг чинь би нэг 16 жил орчим ерөнхий найруулагч уран сайхны удирдагчаар ажилласан. Тэгэхээр тэр Хэлийн цэргийн дуужгийн чуулга бол Монгол улсын хэлийг 2 жилд нэг удаа бүтэн тойрсон байх хэвээр үндсэн гүрэгтэй Монгол улстай байгаа хамгийн том нүүдэлчин чуулга л да. Тэгэд энэ чуулга одоо бас ингээд удирдаад ингээд явж байгаа хугацаанд Монгол улсын хэлийг би 3 удаа бүтэн тойрсон байдаг. Тэгээд нэг удаа баригад явж байхдаа уртын баригад яваад ингээд ховд нутгаар тэр чигтэн хэлээрээ яваад баян үлгийгээр тэр чигтэн хэлээрээ яваад ингээд угаасаа ховд ч угаасаа та мэдж байгаа бох тэр чигтээ ингээд аараг бор толгох дуудтай мод нэг ой мод нэг байхгүй. За мөн баян үлгий бас л яг тийм нэг хөрөн бор толгодууд дотор ингэж явсаар байгаад ингээд тэр байрмын даваа гэдэг даваагаар даваад ингээл тонгоогоод орсон чинь л миний нүдэн дээр үүрэг нуурар маань цэнхэртээд цагаан шууд гэдэг тэр уул цэнхэртээд тэгээ тэнгэрт одоо бүртийг зүлгүү цэв цэнхэр тэнгэр ингээд тэгээд одоо урдаас нэг 2 чон гарч ирээд тэгээ манай баргээд хөө багшиг хэвээр нутг нь ямар гой тосч авд юм би ямар гой үзэсгэлэнтэй нутг вэ. Тэрэн дотор миний тэр Цэнхэр тэнгэрийн орон гэдэг нэр нэршил хадгалагдсан байх гэж би зүгээр хожмоос үртэж боддөг юм. Уран бүтээлч хүн бас нэг 70 ухамсарт нэг зүйл ингээд архивлагдаад яваад байдаг шүү дээ. Яг бүтээлээ хийсэн үе нь болохоор миний одоо уран бүтээлийн хамтрагч анд Монгол Улсын урлагийн гавь сэтгүүлтэн Боён Дэлгэрийн Пүрвсрэнг залуу. Тэр бид хоёр одоо студ дээр хоёулаа сууж байгаад тэгээ одоо бас нэг уран бүтээлийн тухай яриа үсээд яриа нь одоо сүүлдээ нэг жоохон зөрчил маягтай болоод одоо би одоо төчний дуу хийсэн би одоо инглээ тэглээгээд нэг жоохон тийм бие биендээ бас нэг жоохон өнгөрсөн нэг иймэрхүү ярианууд болоод тэгээд би тэгэхгүй юу чи тэгвэл Монгол улсын тухай юу хийсэн ядаж нутгийнхаа тухай юу хийсэн тэг чи юу хийсэн за тэгвэл чи Балцаас 2 хатар гэд ингээ би газар дэрнэ Цэнхэр тэнгэрийн орон дууны шүлгийг бичээд за би энийг 3 минутанд л бичлээ шүү. Чаддсан бол чи одоо энэ дэр яг одоо аян хийч гэдэг. Тэгээд мараа нөхөр аваад шууд ингэ шарснаа утасныхаа одоо voice-ыг асаагаад тэгээд сүрлэх хархиран торгон сэлх ингэ шууд аялсан. Ингээл ерөнхийдөө энэ Цэнхэр тэнгэрийн орон гэдэг дуу маань 5 минутанд бүтсэн ийм төвхтэй. Хэдэн онд вүлээ? Ийм төвхтэй бүтээл. Энэ бол одоо ерөнхийдөө 11 жилийн биш 13 жилийн ластаа юм да. Энэ бүтээл. Тэгээд сайхан дуу. Тэгээд энэ бүтээл маань Овс нутгийн 90 жилийн ойгоор
одоо анхтай болгодож Монголын ард түмний одоо чихэнд очсон, зүрхэнд нь очсон ийм бүтээл. 90 жилээс ч өмнө 2 жил орчим өмнө зохиогдоод ерөнхийдөө бол гараагүй байжсэн юм бүтээл. Тэгээд 90 жилээр л одоо бэлэг болгож гарч одоо ингээл Монгол төв маань сайхан дуул явж байна. Тэгэхээр Эрхэм Гавьяатын урын сангаас танд таалагддаг хамгийн дуртай уран бүтээл ямар бүтээл байдаг вэ? За яг нөгөө сайхан ижиг хүн одоо өр хүүхдүүдэд энэ нэг сайхан, энэ миний араас гарсан, энэ миний өрөөс гарсан гэдэг юм гинлээ. Тэрнтэй адилхан мэдээж бүтээл болгон л өөр ингэсэн цаг хугацааг туулж, өөр ингэсэн үг төрхийг дотроо хадгалж, өөр ингэсэн одоо бодлоо юуны бас энэ бярыг шавхаж тэ одоо мэдээж бүтээл хийх гэж хүн чинь бас уран бүтээлч хүн чинь бас тарчлан жаргаж байж энэ сайхан бүтээлийг гаргадаг учраас бүтээл болгон л мэдээж одоо миний тархины оюун санааны бас бяд барийг шалгаж ижил гарч байгаа. Нэг алдартай хүн хэлсэн байдаг. Ганцхан үг ичих гэж би үсээн буралтал тарчлаа гэж. Тэгэхээр одоо ялангуяа дууны бүтээлүүд бол хамгийн хэцүү. Тийм болохоор дууны бүтээлүүд дээр ер нь нэг тийм яруу найрагч болгон дууны шүлэг бичээд байдаггүй. Ягаад бол дууны шүлэг болгон өөр ингэсэн бас нэг юм зарчимтай. Жишээ нь одоо эхний 1-р мөр 4 хүүхдээ байх юм бол 2-р одгийн эхний мөр 4 хүүхдээ л байна. Ихшгээр төгссөн байх юм бол ихшгээр төгсөн гэх мэтчлэн. Тэд одоо дууны бүтээл 3хан бадагтай мөртлөө эхний бадгийг бол шууд онгодоор бичдэг. 2-р бадаг нь эхний бадгаа давж явах хэрэгтэй. 3-р бадаг нь 1-2-р бадгаа одоо бацж явах хэрэгтэй. Хомж явах бүх утга санаа дотор агуулж явах хэрэгтэй. Гэх мэтчлэнгээр дууны шүлэг жахан төвхтэй байдаг. Яг бүтээл дотроос хамгийн хэцүү зүйл юу вэ гэвэл хүн хамгийн хайртай хүндээ зориулж бүтээл хийх л хамгийн хэцүү. Би бол одоо ээжи аавын тухай бүтээл, ялангуяа ээж хүний тухай бүтээл их олон хийж чадаагүй. Ер нь жахан айгаад, тойроод байдгийг. Тэр их одоо том хайрыг багтааж бичих, тэр их том хайрыг зүүрлэж бичих, тэр их том хайрыг одоо ийм юм, ээж минь ийм юм. Ээж гэдэг бол ийм хүн гэж бичих ямар ч боломж байхгүй. Тийм болохоор одоо ээжийн тухай олон дуу хийгээд байгаа хүмүүсийг би бас ямар их зоригтой юм бэ л гэж боддог. Тэгээд нэг ганц 2 ээжийн тухай бүтээлүүд байгаа. Тэр бүтээлүүдтэй л би одоо амьшиг хайртай юм. Тэгээд ээжигээ бас амьд сэрүүн байхад нь тэр бүтээлүүдээ бас сонсгож ээжийнхэн бас баяр багтлын сайхан одоо нулимсыг үзэж тэгээд миний мөнхөөс ээжидийн дуу зориулж тэ ээжидээ ингэжтэй гэжсэн тэр одоо бодлуудын ээжидийн сайхан шүлэг бичлээ гэдэг ингээ тэрийг нь одоо харж яхад за гээл бас ээжигээ бас баярлууллаа да гэсэн бодол нэг төгсөж ирсэн. Тэгээд тэр одоо ээжидийн зориулсан шүлэгнүүдэд маань ер нь нэлээд дуртай байхад одоо эргэж бодох нэ. Маш их баярлалаа. Тэгэхээр таны авиас ер нь аав ээжийнхаа хинээс нь өвлж авсан гэж та бодож байна. За миний ах トゥ өнөр бол одоо би ээжи аваас ах トゥ зургуулаа. Би өөрөө айлын отхон. Тэгээд миний яг дээдлийн ах маань өнгөрсөн жил Увс нутгийн 100 жилээр Монгол Улсын гавьяач үжигчсэн цол хүртсэн. Ингээд одоо би ингээд ахынхаа дараа жил нь тийм байна. урлагийн австалтан авч जैन. Тэгээд миний ер нь дээшээ ах эгч нар бол бүгд авьяастай. Ер нь бүгд сайхан дуулцгаан, сайхан бичин ер нь тийм тал. Тэгээд энэний дээшээ бол манай аавын тал. Манай одоо аавын маань ижи одоо манайхаа хөгшөөж гэж хэлдэг. Манай хөгшөөж бол нутаг хошуунда бүхэл найруудыг одоо очиж эхлүүлж өгдөг юм уртын доочин хүн байсан. Тэгээд манай хөгшөө одоо нэг удаа манай хөгшөөжийг загинжсэн гинэ. Чи одоо найр гэж найр алгаан хөглөрүүлж өрлөг гэж өрөөсөн төр өгөө хийгээд бодол саналгууд болоод боржин юм элээ өвдө чам шиг юм цадаггүй самган манай хошуунд байхгүй гэж. Тэгэхээр би одоо энийг бас эргээ бодох нэ манай хөгшөө бас тэгж дандаа мөр холбож толгой холбож одоо ингэж ярддаг тийм цэцэн цэлмэг тийм хүн байсан. Тэгээ манай буурал ээж мань болохоор өөрөө тийм одоо сайхан уртын дутаа цав цагаан толгойтой. Тэгээ одоо цагаан толгойтой самган гэдэг нутаг хошуунтай алдартай. Ийм одоо хүмүүсийн мөр хааж болохоор өнөөдөр бас тэр сайхан удам тэр сайхан одоо авьяас бас одоо өвлөгдөж ингэж ирсэн болов уу гэж дотроо бас бэлэгшээ суудаг юм да.
Эрхэм гавьятаас асуумаар энэ та гэр бүлээ танилцуулаад чааны ижил өөр хүүхэд. За би манай эхнэрийг цаг гэрлийн алтан тоол гэдэг. Бид хоёр одоо 10 жилээсээ одоо үргэлж одоо өнөөдрийн энэ одоо албан амьдралын тойргийг одоо хамт бүтээгээд ингэ явж байна. Би өөрөө 6 хүүхэдтэй. Тэгээ одоо манай хүүхдүүд маань одоо манай хүүхдүүд маань одоо тэгээд ер нь тэгэл том нэг том болцгоосон доо. Тэ одоо эхний хоёр маань оюутан. Тэгээд дараагийн ямар мэргэжлэр сурж байна хоёр том нь? Манай том хүү одоо Германд руу явж байна. Тэгээд Германд дараагийн охин маань Монгол Улсын их сургуульд хэл судлаачаар дараагийн хүү маань одоо Монгол Улсын консерваторид хөгжимчнөр сурч байна. Дараагийн охин маань амжилт хийбэрийн хувийн сургууль бас хэлний чиглэлээр. Тэгээ дараагийн одоо банд маань Плехановын нэрмж сургуулийн сургууль сурдаг. Баг нь одоо цэцэрлэг. Тий. Баг нь охин нөхөө юу? Баг нь хүү. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ бүрв сүрэн гэж гавьяатын ертөнцөөр аялж байгаа учраас та бид хэдд оюутан насныхаа талаар ярьж өгч. Хамгийн сайхан дурсамж таны оюутан нас. За би хамгийн анх оюутан болж Увс нутгаас Улаанбаатар хотод 8 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод анх удаа хөл тавьж Улаанбаатар гэдэг хотыг мэдхгүй. Ерөөсөө одоо очиж ирж үзээгүй одоо ийм хүүхэд. Хамгийн анх одоо яг энэ Арслантаа гүр дээр том модон хайрцагтай Монгол цаачаар ангинлт өгчихсэн нэг тийм том модон тэр үед одоо чумдаанч байгаагүй юм уу да тэгээд модон хайрцагтай одоо ингээл бууж исэн тэр дурсамж их сайхан санаанд битгий. Тэгээ ирээд Улаанбаатар хотод над нэг тийм ах トゥ тийм хоёр дотны тийм айл хонор байгаагүй. Тэгээд ээждээ намайг одоо ингээд эрт иргий нэ гэж хэлээд одоо нэг өснө хот үцэх гэж яарсан хүүхэд ингээл замын унаанд суугаад замдаа 3 хоног яваал ингээд хотод ирээл буцсан. За карманда бас нэг баггүй мөнгөтэй. Одоо ээжээ маань одоо айлын эрх тань хэлэх хүүхэд болохоор одоо над байгаагаа л өөр хэмээн тухай үед үгүй болсон юм шиг байна. Тэгээд бууж ирээд Арслантай гүр дээр суугаал байсан. Хөө юм бүхэн сайхан сонин харагдаад суугаал байсан. Мото хайрцаган дээрээ суудсан. Тэгэл тийшээ очиж нэг өрлөөд авч ичээлтэйгээ суугаад байсан. Тэг нэг орой болсон. Одоо би нэр яах вэ? Тэгээд надад нэг юм хоёр утасны дугаар бичээд өгсөн байсан. Тэгээд тэр хоёр утасныхаа дугаар руу залгах гэсэн. Тэр үчиг нэг юм цагаан утас ингэртэй модон дээр тавьчихсан нэг хүмүүс яваад идэг ш уцаар яриулна гэд. Тэгээ би тэн дээр очиод ахаа намайг нэг уцаар яриулаач гэсэн чинь миний яриаг өрөөсөө ойлгоогүй. Таг дөрвүүд. Одоо ахны уцаар ярьчихлгээд юм шиг л. Тэгээ юу гэдэг юм бэ чи цаашаа яв хөөгөөд. Тэгээд одоо бүр яана одоо хайчих вэ гэжсэн чи яашгүй манай нэг нутгийн хүүхэд оюутны байранд байдаг аш тараа. Тэгээд тэр маань одоо намайг миний одоо чумдааны чинь одоо модон хайрцаг чинь харж өгөө чамааг бол одоо амчихгүй гэд. Ингээд одоо модон хайрцгаа өгөөд тэгээд одоо энэ лувсны ган төмөр гэж их хурлын гишүүн эдний дүүн бид 10 жилийн нэг ангийн хүүхэд тэр маань одоо бас олдож тэгээд тэрнтэйгээ одоо нийлээд ингээд одоо Улаанбаатар хотыг одоо анхлан үзэж 9 сарын 1-ний өдөр гэсэн чинь соёл урлагийн их сургуулийн гадна яг 17,000 төгрөгтэй. Уул нь Уус аймагаас 500,000 төгрөгт ирсэн. Тэр одоо оюутны төлбөр, байрны мөнгө, одоо ингээ хувц сунар авах мөнгө. Тэгс тэр хооронд нөгөө мөнгөө бүгднийг тусгасан. Хүүхэд болохоор юу ч мэдэхгүй. Тэгээд эргэж ээж рүүгээ залгаа тэгээд ээж маань надад одоо яана миний хүүс би ээж мөнгөг ээжлээл гэсэн. Тэгээд ээж маань стал тэр үед хороо хүмүүсээ хуглан байж хүмпэнд үрзээл 50 байж 200,000 төгрөг надад явуулсан. Тэгээд тэр үед оюутны байрны мөнгө 70,000 төгрөг гэсэн тэрийгээ өгөөд тэгээ байрныхаа одоо юуныхаа сургуулийнхаа төлбөрийн нэг 30% или 40% юм л төлөөд тэг ганц костюм бичиг авч юмсээд тэгэл би за би дахиж ээжээсээ хизээж мөнгө авахгүй. Ингэж өөртөө амт хангаар хөргөсөн. Тэгээд соёл урлагийн сургуулийг төгслөө би дахиж ээжээсээ хизээж мөнгө аваа. Тэр бол одоо бас тэр өдрүүд миний амьдралын бас хамгийн том сургамж, хамгийн том одоо дурсамж, хамгийн том надад одоо бас хүч өгсөн, эрх тэнгил зангийн маань бас арчиж өгсөн тийм одоо өдрүүд тэр оюутан цаг
яг анх тэр соёл урлагийн сургуулийн халгаар алхаж орох хүртлэг тэр нэг 10 гаруй хоног бол надад их том амьдралын бас сургууль болсон онцог байсан болов уу гэж боддог. За ингээд би Монгол улсын ардын жижигчин Жагдамбын Ламхуу гэж хүмүүний гар дээр шав болон орж миний хэл ярианы техникийн багшаар Монгол улсын ардын багш Чамин Чулуун багш хоёр дээрээ ингэж одоо шав болж орсон. За тэгээ Чамин Чулуун багш маань одоо намайг миний энэ хэл яриаг засах гэж их зовсоо. Тэгээд Ламхуу багш маань бол ерөнхийдөө миний энэ мэрэгжлээс гадна, авьяасаас гадна намайг энэ хүн тал дээр хүн байх тал дээр манай багш бол тэр талаараа бол үнэхээр гайхамшигтай. Одоо манай багшийн үеийн шавнар ер нь дандаа сайн сайхан амьдраа явж идэг. Тэгээд би тэрийг ингээ харж яхнэ багш бол энэ жүжигчний уран чадварын мэрэгжлээсээ гадна бидний амьдрал дээр амьдрах хүн байж амьдрах гэдэг агуулмжийг их гүн гүнзгий зааж өгдөг. Ийм сайхан багш тэр азар заяас энэ бол бас бурхны гişг. Тэгээд одоо соёл урлагийн сургуульд стол нэг ангийнхаа одоо манлай хүүхэд байсан. Тэгээд юм болгон дээр л гол дөрүүдийн авч тоглодог. Юм болгон дээр л одоо яг таваагаал тодорхойл. Тэр болгоны бас ач буй нь нөгөө ээжээсээ мөнгө авахгүй гэсэн хүүхэд чинь мөнгө олох шаардлагатай бол. Мөнгө олох шаардлагатай болж байгаа учраас манай чи өглөө 8 цагт хичээл ороод тэгээ орой 6 цагт 7 цагт тардаг. Тэгээ тэр хооронд завсралгаа нэг л цаг завсрал нь тэр хооронд гүйж гараад сойсын үүдэн дээр зогсож байгаа. Тэр үуч нөгөө нэг дивжи аас гэх олон болдог гэсэн. Тэгээ тийм бэлдүүлэх гээл одоо байгуулгын хүмүүс тэрийгээр явж чинь би бол хараад андахгүй тэгэл очивол сайн байна уу хчээ сайн байна уу хаа би ингээд нариулагч ингээ оюутан байгаа ма та юм бэлдүүлэх үү гэл ингээл очивол заримд нь худлаа хэлээл би чи 1-р курс мөртлөө би 3-р курс гэл тэгэнгүүт цаа чи очиод бэлдээд өгчих 50,000 төгрөгийг за явъя гэвэ очингууд нэг 3 эмэгтэй нэг манаач хөвгөн мөг нэг 4-5 хүн бид нар одоо ингээд нэг мэдчилгээ бэлтэн одоо байгууллагад нь зохиогдсон. Тэгэл тэнд одоо юу хийх вэ явах ингээл сургууль хичээлийн ажлаар ийм зүйлүүд хийсээр байгаад нэг харахад 1-р курсээ төгссөн чинь миний нөгөө энэ сэтгэн бодох одоо фантаз чиглэл нь маш өндөр хөгжсөн байсан. Одоо манай ангийнхан үеийнгийн хүүхдүүд нөгөө л нэг одоо тарбаг зурм нэг ийм жижиг итүүд хийж явах үед бол миний толгойд аль хэдийн жүжигийн санаанууд ингээд ороод ирсэн. Тэр бол одоо намайг ингэж бас миний бодлыг их том задлсан байхаа л гэж боддог. Та маш олон уран бүтээл дээр ажилласан. Яруу найраг, жүжиг, кино зохиол, дуурийн цомнол тийм ээ. Энэ кино, жүжиг, кино зохиол та хизэнээс бичиж эхэлсэн бэ? Ер нь бол би нэг олон кино зохиол бичээгүй. Кино зохиол бичих бол хамгийн хэцүү бүтээлүүдийн нэг юм байл. Би эхний кино зохиол Догол мөргөж кино зохиол бичээд ямар ч нойргүй болоод ингээд сар баг унтаагүй ингээд нүд яг ингээд хөшөөд тэгээд шууд эмнэлэгт хүргдээд сарын дараа эмнэлэгт хүргдээд ингээд унтуулдаг тусгай тариатай тусал хийл гэж ингэж одоо унтаж тэгж нэг одоо нэг киноноосаа гарч исэн. Тэгэхгүй бол нөгөө ямар ч үсэн тэгээд төгсгөөд нүдэн арай л хөвтөнгүүд л нэг дүрийг хөөгөөл нүдэн арай л хөвтөнгүүд нэг дүрийг хөөгөөд кино ч нөгөө өөрөө хаана бол хаанч дөрүүд нь явж байгаа олцоотой болохоор өргөн одоо тайзан дээр тоглодог болохоор тэр чинь ерөөсөө бүр энэ тарих ажлаад ерөөсөө яг бараг намайг галзуур болгон алдсан. Тэгээд би нэг кино зохиолуудаас тэр нэг олон бичээгүй. Тэгээд тэр нь жоохон зөргшээсэн. Жүжигийн зохиол бол тэрний хажууд нэг л тайзан дээр болдог учраас гайгүй ягаад гэвэл за одоо ингээд нэгдүгээр үзэгдэл ингэ чинь тайзан солигдсон ингээ явдаг болохоор жүжигийн зохиол арай л яхан гайгүй юм шиг санагдсан. Тэгээд жүжигийн зохиол бол нэг чанартайхан дөрөвтэйхэн шиг нэг ганц хоёр юм уу би. Та сая 2 хоногийн өмнө Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулад яг тэр мөчөд юу мэдэрсэн бэ? За би хамгийн түрүүнд ичимэн байсан бол гэж бодсон. Зүгээр яг нэг тэгж би одоо Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн болчлоо ч юм уу би нэг урлагийн одоо их хүндрэл одоо цол хэрэг мөртлөө ч юм уу нэг тийм одоо их хөөрл нэг тийм их том одоо бахархал энэ төр бол яг үндэ бол нэг төрөөгүй. Яг нэг яг л одоо яг л энийг ингээд яг авч исэн жим шиг нэг юм
хизээний нэг танил айлд ороод ирсэн юм шиг байдэн шүү дээ. Хүн нэг ингээд нэг бие барихгүй. Яг л тэр одоо төрийн ордны тэр хүндэтгэлийн өргөнд ороо суухад яг л нэг хуучин энд ингээл орж ирээл одоо ингээд сууж исэн юм шиг нэг л тийм дулаахан нэг л тийм тайван амар амгалан өөрөнгөлөгч одоо алдар шуулаа зарлаад ингээ гаргаж байгаа очиж явахад зэргийн хүн очиод илтгэх ёстой гэж илтгэлэл бодож исэн. Сайхан илтгэхэд Монгол улсын одоо ерөнхийлөгч зэвсэгчийн ерөнхий хамгаалагч танд одоо ингээд литерэн дөрөв шагналаа авахар ирлээ гэдгээ сайхан зэгцтэй илтгэчихийгээл ингээ зэгцтэй сайхан илтгээ шагналаа аваад эргээ гарч ирээ тэр нь ордон дотор сэтгүүлч таараад яг тэр үед би харин ээж минь намайг харсан бол гэдэг. Тэр бодол нэг жаахан одоо нулимс харгасан та. Тийм л бодол төрсөн юм байна. Тэгэхээр Пүрэв сүрэмдийн торондоо бол урлагийн зөвхөн урлагийн биш бас цэргийн хүн тийм ээ. Тэгэхээр та энэ олон жил хилчин хилийн алба ашигласан хүний хувьд бид нарт хэлж өгөөч. Ер нь хамгийн бахархалтай мөч нь ямар мөч байсан бэ? Би хамгийн анх тэр Монгол улсын хилийн багна гэдэг тэр одоо том зүйлийн дэргэд ирээд зогсох тэр их мэдрэмж бол би энд байхгүй бол энэ хэсгээр хил сэтэрнэ. Хин нэгэн орж ирнэ. Тэгвэл эх орны минь тусгай тогтнол занал хийлнэ. Энд яг над шиг мянган хөвгүүд энэ 100 дамжиж ингэж зогсож энд энэ цусаараа хил татаж, ясаараа баг нь босгож, энд алтан амиан харамгүй өргөж, эх орон таныхаа төлөө би үхэд бэлэн гэж цэргийн тангаргаа өргөж энд хичнээн олон залуус энд зогссон бол тэрний өргөжл болж би энэ дээрээ зогсдог. Ямар өндөр хувь тавилан бэ гэж бодогдсон. Тэгээд миний нутгийн зүгээс илбэж байгаа салхийг үнэрлэхэд эх орны минь салхи энд хүрээд төгсөж байна. Хилийн баган даваад шувуунысээ явахаар энэ сайхан шувуу эх оронд мань жаахан саатахгүй яав даа гэж шуу хүртэл харамлах ийм сэтгэл төрж. Тэгээ тэндээс би нэр ижээ цацлын хаягтай эх орны минь хил тайван байна. Салхин жимэнээс өрөөнөргүй сайхан нутгийн минь хил тайван байна гэж эх орон тайван байна гэсэн. Одоо манай хэлчдийн сүлд болсон энэ бүтээлийн үг аялга үг. Тэр одоо мэдрэмж нэрээс бичиж байсан. Тэгээд тэр бол эхний бодлоос авсан тэр бодол маань ивэлж өнөөдөр Монголын хэлчдийн сүлдлөө болтлон дэлгэрсэн болов уу гэж боддог юм. Баярлалаа. Халуун тангарагтай ам шүлэг яаж бүтсэн талаар ярьж өгч. За та энэ шүлгийг ямар учраас асууж байгаа юм? Яг би ерөнхийдөө над таалагдсан уран бүтээлүүдийн л дурдаад байгаа юм л. Баярлалаа. Халуун тангарагтай ам мартахын учиргүй анжилуудын тэргүүн маргаашийн төлөө зориулсан эглэрсийн ам хайр харуулсалтай урссан бүсгүй нь болмос халуун тангарагтай ам бүхнийг мартахгүй учир цэцгэс шүүдрийн шилгээж имтэрн цэлмэг тэнгэр үүл хурааж мэгшин. Энэ бүтээл халахын гол тэр мянган хүмүүсийн эх орныхоо төлөө амиа өгсөн хүмүүсийн шарил дунд явж байгаа бичигдсэн шүлэг. Тэгээ тэнд одоо хилчдийн шарилгээд жижигэн тийм цагаан чулуун шарилуд байдیں۔ Тэр хин мэдгүй. Зүгээр л урсгалтан зориулж босгосон. Тэр одоо арга толгодуудаар дүүрэн одоо тэр хүндээгэр дүүрэн бас яг тийм хөшөөж босоог олон одоо зориг төрчүүдийн ам тэнд нойрсон баг. Тэгтэл эдгээр тэр өндөрлөг өгөөгүй. Өнөөдөр тэрийг өгөөгүй учраас өнөөдөр наран мандах зүг байсан. Ялалтын одоо уухаа цацарсан тэр уухаагаар өнөөдөр бид нар эх орон минь тайван амгалан байна гэд ингээд байж чинь. Тэгээд дараа нь миний энэ шүлгийг Монгол Оросын хамтын энэ найрамдлын 90 жилийн ойд зориулж одоо Монголын яруу найрагчид Оросын яруу найрагчдын хамтарсан одоо ийм шүлгийн том цомирлог гарсан. Тэгсэн чи энэ дэр харин миний халуун тангарагтай ам гэдэг бүтээл юм байна. Орчуулж оруулсан байсан. Тэгээ би өөрөө ч мдээгүй байсан. Тэгээд сүүл одоо надад тэр номыг авчиж гартуулж өгсөн. Тэгээ би бас их хайртай бүтээлүүд юм байна. Нэг дээр яг зөв сэтгэлдээ бол их бахархаж сайхан юмдаа бассан гэд миний анхны одоо орчуулгдсан бүтээл маань гэд.
Сайхан шүлэг байлээ. Би бас баярлалаа. бүгдийг уншаад өчигдөр. Баярлалаа. Тэгэхээр таны нутаг Уус аймаг. Та ер нь нутгийнхаа юунд нь хамгийн их хайртай? Хамгийн их хайртай вэ гэдэг асуулт. Намайг үүсгэсэн аав минь, намайг төрүүлсэн эжээ минь энэ л одоо нутагт алхаж, энэ л нутагт одоо амьдарч, энэ л нутагт одоо тоонот гэр толгой холбож, тостоод огоноос хоширгаан одоо хүргэж, ингэж одоо намайг бүтээсэн ертөнц минь тэр нутаг юм. Тийм болохоор тэр нь одоо миний байгалийн нутаг, миний нутгийн байгаль, миний нутгийн уул усны үзэмж, миний нутгийн зон олны илгэсэг илгэмсүү байдал, миний нутгийн хүмүүсийн одоо бие биенээ дэмндэг тэр одоо хэрхэмсүүдээс дээгүүр бол одоо тэр бодол тавигдах болов. Одоо автагаан хөтрөлцөөд явж исэн тэр одоо нарийнхан гудамж эргээд ганцаараа очихоор ил хол. Ижидэн үргдээд явж исэн тэр одоо өргөн удам сайхан газар эргээд одоо 90 цент хүрээд яваад очихоор сэтгэл давчтаад бачуухан санагдаад тэр болгоныг бас ингээд эргээд бодохоор ижи аав маань амьдарч исэн тэр одоо сайхан бөөр уц тэр одоо газар нутаг амьсгалж исэн энэ агаар алхаж исэн энэ газар хөрс шороо гэж бодохоор л тэр одоо газар хөрсөнд нь л ээж аав хоёр минь байгаа учраас тэр газар хөрсийг одоо ижийнхээ оронд өндөрлөж аавынхаа оронд одоо улсынх нь өмөртөн суудаг болохоор л тэр нь л одоо илүү хайртай байдаг байх та. Маш их баярлалаа. Тэгэхээр эрхэм гавьяатаас ингэж асуумаар. Таны өнөөдрийн өнцгөөс харах өнцөг ер нь аз жаргал гэж юу вэ? Ямар ойлголт вэ? Энэ үгийн уулуургаар нь бодохоор хоёр өөр юм яваад байна. Нэг нь аз, нөгөөх нь жаргал гэж. Аз гэдэг үгийг монголчууд өөрсдөө юу гэж тайлдаг вэ гэхээр хүн эзэн хичээвэл заяа гэж байна. Заяа хичээнэ гэдэг чинь заяа гэдэг нь өөрөө болохоор хувь заяа гэдэг зүйл чинь өөрөө болохоор ер нь аз хиймэр хоёртой ер нь үе заггүй найзууд байж магадгүй. Тийм болохоор энэ эзэн өөрөө хичээж хувь заяаныхаа одоо хэмэр залва аз яндаг одоо дээшлүүлж ийж эзэн өөрөө хэмэрлэг тэнгэрлэг байж ийж эзэн өөрөө бодол өндөр байж ийж эзэн өөрөө бүтээл өндөр байж ийж эзэн өөрөө хичээж эзэн өөрөө энэ үүх төвх зам жим гიშгэх мөр үлдээх үрийнхээ төлөө энэ сайхан төр өсгсөн их орныхон төлөө өнөдөр зүтгэж байж тэрний арталт бүтээл нь өөрөө тэр азыг авчирна. Ингээд тэр аз бий болж иж жаргал нь араас нь энэ шүү дээ гэдэг дагвар өгнө баг. Тийм болохоор энэ аз жаргал гэдэг үйл зүйлийг амсахын тулд хүн ялангуяа гинтийн одоо үйл зүйлсээс аз жаргалыг бол нэг хайгаад амтлаад бол их нэмэргүүдээ. Өвгүүд юу гэж хэлсэн бэ гэхээр өглөөний нарыг наранд бүү тооц, өсхийн жаргалыг жаргалд бүү тооц. Тэгэхээр төрхөн зургийн одоо аз жаргал гэж нэрлэж мэдэрч байгаа тэр мэдрэмж төрхөн зургийн одоо цэнгэл тэр одоо бүхнийг аз жаргал гэж одоо ойлгол тэр одоо хамгийн том эндүрэл баг. Ер нь бол явж энэ хүний амьдрал их богинохон юм шиг мөртлөө хамгийн одоо том тэр одоо сэтгэл амар амгалан байх одоо таны сая асуултанд дээр гардаг аз жаргал гэдэг үгийг мэдрэх тэр нас бол өтөл нас байх гэж боддог. Өтөл насн дээр хүн хэдий ч нэ сэтгэл амар амгалан бодол ямар нэгэн тийм одоо шаналл инлэл байхгүй бие мэдээж өтөлж болно хамаагүй царай зүс гундаж болно хөл гар муудаж болно тэр бол хамаагүй энэ бол цаг хугацааны зүйл зөвхөн сэтгэлийн амар амгалан бодлын одоо юм гэрэлтэй юм сайхан байх тэр одоо цэг дээр тэр одоо өндөр настай болоо тэр цэг дээр сууж хахад за би одоо энэ хүний амьдралыг туулаад өнгөрөхдөө аз жаргалыг мэдэрлээ гэж бүрэн гүйцэд одоо ойлгочих болох байх. Тийм болохоор энэ бид нар аз жаргалын энэ урт аяны замд л одоо бид нар явж байгаа хүмүүс. Тэгээд тэр аз жаргалыг
яг одоо оллоо гэвэл тэр магадгүй би нэг ир хүрээ буцдаг бол яг 89 нас 90 наснд тэр одоо энэ агууламжийн тухай их уртын ур замыг л тулж яваалаа гэж би бол ингэж боддог юм. Хүний амьдрал дөрвөн улиралтай адилхан. Хавар мэт ургаад, зум мэт цэцэглээд, намар мэт гандаад, өвөл мэт нойрсон. Ганцхан жижиг цаг хугацаа. Тэгэхээр хүүхэд нас бол өөрөө хавар юм. Дандаа одоо тийм гоёмс ургаж байдаг. Тэрийгээ дагаад хуйсах нуур тий гин томоогүй. За ингээд дараагийн одоо нас бол 100 цаг. Бүхэл юм одоо өнгө үзэмжтэй, анхны хайр, анхны дурлал, сонссон дуу болгон өөртөө зориулсан юм шиг. Гараад бүжгэлж байгаа бүжиг болгон зөвхөн би өөрөө ч хийж байгаа юм шиг. Энэ бүгд юусоо тэнд нэг ч онт муухай юм байхгүй. Тэр чигтээ гоёмсаг. Энэ бол одоо хүний амьдралын тэр 100 цаг. Дараагийн цаг бол одоо жишээл миний одоо намар цаг ирж байна. Амьдралын намар. Энэ бол одоо 40 50 дөхөж байгаа ийм одоо нас руу одоо ер нь амьдралын намар цагийг ойлгож болох байх гэж бодоод байгаа. Одоо бас хэдхэн жилийн дараа удахгүй амьдралын намартайгаас олгоно. Тэгэхээр амьдралын намар гэдэг бол өөрөө бодол тулахтай, санаа тэгшхэн ер нь нэг тийм намар гаргасан шийдвэрүүд их зөв байдаг шүү дээ. Тэгээд ер нь аль болох нэг тийм аясуу байх, аль болох нэг тийм уужин байх, ухаарл одоо бүхнийг одоо өөртөө ингэж шингээж байх, нэг 3 үгний ая даах, 3 одоо хатуухан шиг одоо үг хэлэхэд бол нэг хаг яг дахааргүй хэмжээний одоо болчих. Энэ одоо нэг бас амьдралынхаа өвөл рүү золгох, тэр одоо их амар амгалан одоо сэтгэлдээ орших юм цаг бол өвөл цаг, амар цаг. Тэгэд ингээ хүссэн хүсээгүй хүний амьдралын одоо өвөл цаг. Буюу өөрөө өөрийгөө одоо ингээ сайхан өөрөө өөрийгөө дулаад суулж тэр одоо дүнсээсэн тэр цасан одоо их нөмрөг дотор нэг ганц өвгөн одоо хайлаас шиг ингээд өөрөө өөрийгөө дулаад суулж өөрөө өөрийгөө нөмрлүүлж өөрөө одоо өөртөө одоо илж харилсан. Ингээд одоо ертөнцийнхөө цагийн жамаар одоо буцахад эргээд хавар болоод өөр хүүхэд нургаад ингээд амьдралын дараагийн төвхөд явдаг байх. Тийм болохоор ийм л багийнхан цаг хугацаанд бид нар амьдарч байгаа болохоор аль болох эвтэй оюутай байх, аль болох хүн хүнээ хүндэтгэж байх, аль болох хайрлаж байх, аль болох одоо бие биентэй нэг юм урам өгөх. Ер нь одоо манай монголчуудад хамгийн хэрэгтэй зүйл бол яг одоо энэ цагт урам их дутагдж байна. Жаахан тийх манай одоо ээжийн үед бол урам нь их байсан. Тэгээд зэмлэлээ цөөхөн хатуугдаг. Одоо болохоор ерөөсөө ерөнхийдөө аль болох хүн хүний нэг ингээд одоо энэ бүхэл одоо энэ нийгмийн давалгаануудыг ингээ харахад бүхэл зүйлрүүд ярьчихна. Төрөөс эхлээд тэр одоо зүгээр нэг годамжинд нэг ингээд гониглаа сууж байгаа хүн хажуугаар нь өнгөрөхдөө энэ хүн яагаад гониглж байгаа юм болоо гэж бодох тийм сэтгэлийн тийм одоо нэг урмын бодол алах. Өөрхийдөө энэ хүн сайн байна уу та гайгүй юу гэд ингээд өнгөрөө явчихвал тэр хүн магадгүй босоод явчихна. Тэгэхээр нэг ийм урам л одоо их дутж байгаа юм болоо. Тэгэхээр бие биенээ хайраар, урмаар одоо энэ богинохон цаг хугацаанд сайхан одоо халуун хэлгээрээ ингээд тэврээд Монгол улсын хил гэдэг энэ өргөн удам нутгийг Монголын хэлчид гаргаараасаа тойрч их орныг 50 байлгах гэж амьдралаа тэрчгтэн зориулж болж хахад өнөөдөр энэ дотор бид нар зөвхөн өөрсдөө хүрээлэлчихсэн яад ч ингэж хайраар дүүрэн байлгаасаа л гэж ингэж л бодогддог юм да. Маш их баярлалаа. Тэгэхээр та өнөөдрийн байдлаар Монгол улсын хилийн аюулгүй байдлыг хангадаг дэд хурандаа хүний хувьд би танаас ингэж асуумаар байна. Ер нь хүн байх ёс зүйтэй хүн байна гэж ямар утга учиртай юм бэ? Хувь тавилангийнхаа зураас нь дээгүүр харайсан хүн гэж энэ орчлонд байдаггүй гэж нэг үг байдаг. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэж нэг үг байдаг. Тийм болохоор яг хүн болгоныг адил байлгах, хүн болгоныг энэ нэг одоо бид нар ч нэг юм нийгэмд амьдарч шүү дээ. Тэр энэ нийгмийн одоо нэг юм нэг аясанд ингэж нэг одоо хэмэлт одоо байлгахын тулд
энэ цагт өндөр яригдаад байгаа зүйл бол энэ ёс зүй, ёс суртахуун гэдэг агуулга яригдж байгаа байхгүй юу? Энэ бол яг зүгээр нэг талдаа бол бид нар энэ ёс зүйтэй байх гэдэг агуулга их өндөр авч яриад байгаа нь одоо бүх байгууллага ирж байна. Энэ бол их өндөр авч яриад байгаа нь нөгөө талдаа бид нар тийм л одоо ёс зүйг ухамсаргуул болцсон. Энэ бол улс гүрэнд өөр философитой, өөр мөн чанартай, өөрийн амьдрал ахуйтай. Бид нар түрүүн хэлдэг тэр зүрэлж хэлдэг тэр Монголын өөрсдийн ёс суртахуун, ёс заншил, зан үйл гэдэг зүйл бол маш өөр. Монголд энийг үглэхээсээ үлгэрэл гэж хэлдэг. Тэр Монгол гэр та бидэрод ингэ сууж илээ гэхэд би аав. Энэ аав яагаад өдөржингөө завлаа суугаад идэх юм ханхаагаад. Аав яагаад тэр үед ингээд ялхаад л ингээ хөвтчээд нэг дотор өмдтэйгээ тэгээд өдөрлөг авчаа ялхаад л хөвтчээл ингээл яагаад тэгжсэн өвдгийг бид нар огт харахгүйгээр хүн болж юу? Яагаад тэр ээж дандаа өглөө хөвгтдөөс хамгийн түрүүлж босоод ханаасаа хамгийн түрүүлж босоод бүрэн хувцас өмсөд үсээ гурваар янгин тал чанга сүлжчээд яагаад өглөө босч ингээд ханыгаа тэр өр хөвгтүүдэд цайс үнийхаа дээжийг алтан дарандаа өргөж амраг сайхан хандаа дээжээ бараа суудаг гэсэн. Тэгээ бод. Тэгэхээр энэ л одоо жижигхэн санагдчих магадгүй л дээ. Том хүмүүс яриад битгий оролцохоор хөөгд гарааг үгүй авчдаг. Энэ бүхэн одоо зүгээр л тэр Монгол жижигхэн гэрийн энэ тойрог дотор Монголын яг үндсэн одоо энэ ёс суртахуун, заншил энэ одоо агуу зүйлсүүд одоо энэ төр явчихсан. Тэгэхээр одоо энэ өвөл зүйлийг л одоо бид нар өөрсдөө маш сайн одоо ингэж эргэж бодож би Монгол ирэх хүн шүү дээ гэдэг агууламжаал хамгийн түрүүнд ойлгомоор санагдчих. Одоо жишээлбэл би хэлээ гэхэд одоо миний цээж хувцсыг жишээ нь хизээж одоо энэ гэрийн хоймборноос доошогоо оруулдаг. Энэ ингээд нэг харахад одоо манай найзууд энэ төр бас эртгэл واخ. Одоо танаа энэ эхнэр одоо мундаг юм аа энэ. Тэр биш. Энэ угаасаа л баруун талдаа бол энэ их сайхан үлдсэн байгаа заншил. Ерөөсөө л энэ ёс суртахуун гэрийн эзэн шиг байгаад гэрийн эзнээ гэргийн яг хаан мэт хүндэтгээд эргээд гэрийн эзэн гэргийгээ хатан мэт хүндэж галын бурхан мэт дээдлээд энэ хоёрын одоо тэр нандин харилцаа холбоо өр хүүхдэд нь харахад үлгэрч юм шиг, домогч юм шиг тэгээд монголчууд би том болоод хүнтэй суул ээж шигээл хүнтэй суuna гэж хэлдэг. Би том болоод хүнтэй суул аав шигээл хүнтэй суuna. Би энэ хоёроос алах одоо би гэрээсээ зүхтмаар байна. Би гэрээсээ явмаар байна. Би ганцаараа баймаар байна. Би тустай өрөөнд баймаар байна. Би ингэмээр байна. Энэ хоёр ч өөрөө хоёр агуулга. Тэгэхдээ бид нар өөрсдөө хүүхдүүдээ тусад нь байлгаж тус дураараа байг, эрхчлөөтэй байг. Хүүхд нас ингэдгийг хамаагүй ингэг тэрийг дуртай яваг, өглөө ороод ирэг, үүрээр яваг. 10 цаг болж яах вэ? Тэгжилэг, ингэжилэг. Хүүхд насн дээр л ингэхгүй болохгүй. Ингэж бид нар одоо цаг өөр болсон. Дуртай юм хүмүүс өмнөдөө 3 уртсан өмдөмс болж энэ мод нь гинлээ. Энэ одоо харийн гадны энэ одоо олон ёс соёл иргэншлийг бид нар өөрлөгөө авчиж ингээ хутгаад үндсэн зүйлсүүдээ ядаж бид нар 30% гэсэн барахгүй байгаад байвал бид нар энэ ёс суртахууны тухай яриад ширхэг. Тэр ёс суртахууны тухай ярихын тулд хамгийн том агуулмж нь болохоор үүсгэлээ буюу ахуй ярихаас арах. Унсан газрынхаа чулууны, унсан газрынхаа буйрны ширхэг чулууг хайрлж иж тэр хүн эх орноо хайрлахын тухай агуулга тэр хүн төрнө. Ижигийн хайрлж иж тэр хүн бүсгүй хүнийг хайрлахын тухай ойлголт байгаа. Ижигийн хайрладаггүй, ижигээ муулд, ижигээ үзий ядсан хүн хизээж миний охиныг жаргаж чадахгүй.
Хизээч чадахгүй. Тэр хүн газар нутгаасаа духтаж эсвэл одоо нутгаа муулсан, хошуугаа муулсан ингэж нөхөр өнөөдөр их орноо хайрлахын тухай тэр хүнээс нэг ширхэг бодол хайгааж хэрэггүй байхгүй. Тэр энэ хоёрын зааг тэр чинь тэр ёс суртахуун, ёс зүй, тэр зан заншил, зан үйл гэдэг зүйл Монгол байх гэдэг агуулга үүсээд байгаа байхгүй. Тийм болохоор бид нар энийг ерөнхийдөө одоо ингэж их олон лекц семинар хийгээл, олон одоо уриалга гаргаал, олон одоо плакат гаргаал инхээсээ илүү зүгээр л энэ чиглэлийн зүйлийг л ерөнхий боловсролын сургуулиас цэцэрлэгээс одоо тэгтээ манайх энийг их муухай хиймэл хийдэг болчих. Нэг сонирхолтой байдлаар биш ээ. Энэ чинь чиний юм аа л гэж ойлгоолмоор. Чи ерөөсөө л энэ дөрвөн шагааг барьда гарчин тосолж байгаас энэ ингээд чиний энэ ясыг энд одоо ингээд энэ чи одоо энэ кальц гэхээс илүү чиний энийг өндөр болгох энэ юм энэ дотор байгаа. Чи бид нар энэний мах шүдийг нийтээд ингээд шимтээ амьдэрдэг. Энэ миний монголчуудын үндсэн хоол нь ингэж бүр жижиг гихгүй энийг ингээд цэцэрлэгээс дараа нь сургуулиас нь тэр сур илтгэхэд энэ хараа энэ малын чинь энэ үн дэрсээр бид нар ингээд энийгээрээ бид нар анги өрөөгөө хийгээд энийгээрээ бид нар ингээд миний хүү энийг сурчих юм бол чи дэлхийн хаан ч очлоо гэсэн ой тайга яваад чи төөрөх юм бол энийгээр захын амтна ингээд бариад ингээд яваад энэ рүү сургаад өгөх юм бол бид нар хүссэн хүсээгүй энэ ёс суртахуун ёс зүй гэдэг агуулгууд ааж мар энэ тухай яриач хэрэггүй. Өөрсдөд нь байгаа юм чинь. Одоо шил Японд бол энэ асуудлыг ярихдаггүй шүү дээ. Тийм. Одоо тэгт Монголд одоо сүүлийн хэдэн жил хүчтэй яригдж байгаа юм. Тэгэхээр энэ бид нар өөх түүхээ гээж л яваагийн л их том илрэл. Тэгтээ яг энийг эргээд олж авах гэж ингэж бүх хүн хайж ирэлхийлж ялангуяа энэ ухамсартай хүмүүс ухамсартай нэг байгууллагууд ч юм уу те. Ийм хүмүүс энэ тал руу их уриалж ягаад нь уран бүтээлч хүмүүд бас баярлаад байгаа. Шаналж штэ тэр хүн. Энэ Монголынхоо төлөө энэ нэг эх орон энэ Монгол гэдгийг алдагтаад энийг яах вэ гэд бүх хүн ирлээж штэ. Та ч гэсэн одоо сайн надаас асууж штэ. Чи шаналж байгаа байхгүй. Яаж энийг авч үлдэх вэ гэд. Баярлаа. Ер нь тоглолтоо хийх үе намар. Тэ мэдээж одоо энэ Монгол төрийнхээ сайхан өндөр хайр гэрх хийх хүртсэн учраас бас нэг одоо уран бүтээл их богцыг одоо бас нэлийн их л одоо сайхан аривнаар дүүргцсэн байж байгаа. Тийм болохоор энэ бүхнээ бас нэгтгээд төмөн олондоо бас талархлын одоо тоглолт барихын дамжиггүй. Одоогийн байдлаар бол би энэ намар 11 сарын 26 хавцаа бодож байна. Яагаад гэвэл би ижигээсээ 11 сарын 26 буюу улс тунхсны баярын өдөр мэндэлсэн. Ямар гоё юм. Тий. За тийм болохоор бас нэгдүгээр өөрийнхөө мэндэлсэн өдрөөр хоёрдугаард бас ижидэн барьж байгаа бас хүндэтгэл сайхан одоо цацлын өснүүдэнд нь багтаж тэр сайхан одоо эрүүл авшигтан багтаж одоо ингэж хөөн бас өнөөдөр хүний зэрэгтэй нүүр төрөн яваадаа бас баярлалаа гэж хэлж бас тоглолтоо хийх ийм одоо бодлыг төлөвлөж байна. Баярлалаа. Би танаас ингэж асууя. Та юунаас эсвэл хинээс ирч хүч урам зориг авдаг вэ? Би ер нь хижи амтай хүн. Намайг ээж маань одоо 14 нас хүртэл нуруундаа өөрч 14 нас хүртэл би ижихээ өвөр тунтаж ижихээ мөөмэй гэдэж. Ижихээ одоо өрөөсөн мэмэн гортоод ингээд ерөөхдөө хаалгаанд орцсон. Тэгэд ганцхан өрөөсөн мөмөр нь одоо би хүн болсон. Тэгэхэд одоо тэр өрөөсөн мөмийг нь хальсуултал нь өлгсөн. Тэгээ чи минь надаар хизээж гэрээ ажид хэлгэж байгаагүй. Ирэх хүн одоо ингэж болохгүй минь хөө ерөөсөө болохгүй. Надаар ерөөсөө хувц суугаалгадаггүй, хоол унд хэлэгдэггүй, гэрийн ажид ерөөсөө хийдэгдэггүй. Ерөөсөө одоо ингэж хөөхт их онцгой тусгай намайг ингэж хайрлсан. Тэгээд надад ганц сургасан юм миний хүү чи өөрөө хаан заяатай. Миний хүү чи одоо ингэж ийм тусгай хүн гэд. Тэрөөсөө ийм одоо үг үйлдэлүүдийг надад ингэж насан туршид маань ингэ суулгацсан. Тэгээ ээж минь одоо 2018 онд 80 нас хүрээд намрын сар ботсон. Ичээтэйгээ байхад би юунаас ч айдаггүй. Би хэрвээ н хорвоод ямар ч буруу зүйл хийлээ гэсэн намайг өмөөрөх хүн байгаа.
тэрийг буруу гэж бодсон, хүмүүс буруу гэж бодсон ч хамаагүй ээж минь зөв л гэж бодно. Яг тэгвэл миний хүү л өнөөдөр энэ аягийг тэнд тавина уу, тийш нь тавина уу? Буруу газар тавилаа гэвэл мэдгүй. Наач миний хүүгийн л зөв. Миний хүү ингэж бодсон бол миний хүүгийн зөв. Тийм болохоор би сэтгэл их дүүрэн, бодол их өндөр бардам ингэж одоо ээжтэйгээ байхдаа амьдарч иж. Ижигээ өнгөрснөөс хойш одоо бол ерөнхийдөө ижи минь тандаа зориулж. Ижи минь таны өрөөс ингэ өрөөлтөн багтах гэж. Ижи минь би тань хорвоод ямар өрөвлөдөөсөн бэлээ би тэр итэн бэ ээжтэй. Заавал ингэж бэлэг барина гэж ингэж бодож. Энэ бодлоор л их урам сэтгэлдээ хүч өгч ингэж явдаг. Дээрээс нь одоо хамгийн одоо том бас хүч авдаг зүйл бол ахвай. Хүн ахвайндаа хэдий чиний ойрхон байна, төдий чиний үндэсний хэмжээний бүтээл хийн. Тэгэхээр би энэ газар дэлхий, энэ энерги эрчим, энэ алтан нарны энэ сайхан одоо хэнийг ч ялахгүй тусдаг энэ сайхан шаргал туяа. Би энэ алтан нарны энэ туяа болгоныг өглөө болгон залбирч сайхан наран ижи минь гэж бод залбирдаг. Тэгээд яг ингээд нүдэ ханаад ингээд нарлуу хараад ингээд залбирахад яг хүний энэ мэлмэрүү тэр нарны тусгал одоо хүчтэй орж иж байгааг мэдрэх. Тэр мэдрэмж бол одоо хүнд маш одоо гайхамшигтай сайхан ирч хүчийг өгдөг. За тэгээд мэдээж тэрний дараагийнх бол одоо мэдээж хүний гэрүүл. Үүсгэлээсээ жимснэг хол очиж ундаггүй. Тийм болохоор өөр хүүхдүүдтэй нэг үлгэрлэл байхыг их хичээж, өөр хүүхдүүдтэй бас нэг сайхан аав байхыг хичээж, өөр хүүхдүүдтэй бас нэг ичинхэн дайтай тийм одоо их том бодлоо юм ухаан харилж чадахгүй байж магадгүй. Тэгтээ ядч тэг төхүүлчих юмсан гэж хичээж. Тэгэд энэ болох бүх одоо миний хичээл, энэ бүх болгоны бүх одоо миний зүтгэлүүд өнөөдөр бас эргээд надад урам болж орж ирдэг байх та. Тийм л. Баярлалаа. За эрхэм гавьяат танаас ингэж асуумар юм. Та ер нь чөлөө цагаараа юу хийдэг вэ? Хобби. За би бол одоо их олон төрлийн хоббитэй ном бичдэг юм байна. Одоо энэ ялангуяа энэ яруу найраг гэдэг тал бол яг хөө эзгүүрсэн орон зайгаад өрөх гэж 12 настай аав минь бурхан болж 13 настай анх үзэг цаас хоёр нийлүүлж аавгүй одоо болсон хагас сүнчин хүүхдийн тэр одоо аавынхаа эзгүй орон зайг яруу найраг шүлэг гэдэг зүйлээр дүүрэх гэж хичээж эхэлсэн тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл би үзэг цаас хоёр салгахгүй урдаггүйгээр нэг ч алхам амьдраагүй нэг ч одоо цаг амьдраагүйгээр ингэж өнөөдөр хүргэсэн баг. Тэгээд одоо тэр маань одоо бүх маань өнөөдөр бас бүтээлийн боён хишиг болж өнөөдөр бас миний энэ сайхан алдар гавьяг надад Монголын төр маань харилсан болов уу гэж бодож байна. Хоёрдугаар хобби бол би аялах дуртай. Тэгээ сая 2 жилийн өмнө Европыг бүтэн тойроод ирсэн ганцаараа. Өнгөрсөн жил Америкийг тойрчоод ирсэн. Тэгээд ер нь тэгээ ганцаараа явхад их сайхан. Ягаад гэвэл бодол их тийм тогтвортой болдог. Бодол их төлөвшдөг, бүх зүйлийг их эргэцүүлдэг. Юм болгоноос уйдаж, юм болгоноос залхдаг болцсон нэг юм дээрээс нь энэ бодол тогтворгүй болцсон энэ нийгэмд бодлоо их төлөвтэй бодол сайн тогтоож явахгүй болохгүй. Одоо жишээ нь ингээд хаашин чарлаа гэсэн бүх хүүхдүүд энэ гар утсыг бариад утсан дотроос юу ч мэдэхгүй ингээ хайгаад байгаа. Яг юу хайж байгаа юм гэхээр яг юу хайж байгаа юм мэдэхгүй. Тэгтээ хайгаал. Тэгээ нийгэм дээр талж зогсоол тэгснээр ингээ хайгаад. Яг юу хайж байгаа юм гэхээр юугаа мэдэхгүй. Энэ бүхэн энэ хүний бодлыг маш их тогтворгүй нийгмийг бий болгож байна. Маш их тогтворгүй ирээдүй биднэрт бэлдэж байна. Тэгэхээр бид нар одоо аль болох энэ болгоноос жаахан хол байж өөрийнхөө одоо хинбэ гэдгийг өөрөө энэ орчлонд яах гэж төрсөн бэ гэдгийг өөрөө өөртөө ярилцах цаг хугацааг өөрийгөө таних, өөрөө өөртөө ташуурах, өөрөө өөртөө урам өгөх энэ цаг хугацааг өөртөө бэлгэлэх ёстой.
ялангуяа энэ онцагт энэ нийгмээс түр ангижрах, энэ их одоо их давлгаануудаас түр ангижрах, өөрөө зөвхөн байгальтайгаа, өөрөө зөвхөн ганцаараа байх одоо бас ийм цаг хугацааг бас хүн өөртөө ялангуяа олгож явах хэрэгтэй байна. Ялангуяа одоо энэ цагт дээр үеийн бадарчин гэж тэр хүмүүс одоо эргээд харахад ямар их гэгэрэл өөрөө тээж явсан бол тэр хүмүүсийн бодлоо юм, тэр хүмүүсийн уртын замд ингэ явж хаад миний аав өөрөө жинчин хүн байсан. Увс аймгаас Сүсгэлийн хан хатгал хүртэл 100 намрын 6 сар жинтэйдэг хүн байсан. Аав минь тэр уртын замд ямар их зүйлийг бодож, ямар их зүйлийг эргэцүүлж, ямар их одоо бодлоо юуныг тунгааж тэр үдэн дээрээс эргээд ирэхэд аав минь ямар их амар амгалан, ямар их тайван би л аавыгаа ууралж байгааг нэг ч удаа харж байгаагүй. Би аавыгаа нэг хүнтэй үгсэргэлж байгааг нэг ч удаа харж байгаагүй. Тэр урт толын одоо зам жим, урт толын одоо аяныхын тэр одоо үйл зүйл нь аавыг минь одоо тийм одоо сайхан сэтгэл амар амгалан, бодол тогтуу нэг эр хүний сайхан нуруутай болгосон юм болов уу гэж боддог. Тийм үдэн дээрээс би одоо энэ аяллалын талын хобби, ялангуяа ганцаараа аялах талын талыг одоо бас яхан баримталж хоббиг болгож одоо явж байгаа. Та хөдөө явахдаа машин дотроо ямар дуу сонсох дуртай? Би хөдөө явахдаа ихэнхдээ өгүүлэлт сонсдог. Сонсохоор бол. Ер нь бол аль болох юуд сонсохгүй явах гэж хэлдэг. Юуд сонсохгүй нам гүм, намрын нэг юм шаргал талаар нам гүм ингээд өөрөө юу бодож байгаагаа ч мэдэхгүй ингээд бодол хөвөрч ингээл одоо урт хугацаамыг туулж явах. Үнэхээр одоо үгээр хэлэмгүйх тайвшрал өгдөг. Тийм болохоор анир чимээгүүд отгошоогоо өөрийгөө чимээлээд ингээд явах гэсэн сайхан. Нэг бол их намгүм сайхан өгүүлэлэг сонсох. Эсвэл их сайхан айдуухан юм яриа сонсоод явах. Их сайхан мэдгэж дэрэгцүүлээл ингээд. Маш их баярлалаа. Тэгэхээр эрхэм дэд хорондоо бүрөвсөрөн Монгол улсын урлагийн гавьяат сэтгэлтэн бүрөвсөрөн танд хүрэлцэн ирж цаг зав гаргаж ин сайхан баяр наадмын өдрүүдэд сайхан яриа өрнүүлсэн маш их баярлалаа танд. Тэгээд та сайхан баярлаараа. Та сонсогчтой хандаад юу гэж хэлэх вэ? За баярлалаа. Ингээд энэ хорвоо төр бид нар хүнд өгч чадах хамгийн том зүйл бол мэдээж сайхан сэтгэл байх. Гэхдээ хамгийн том хүндэтгэл бол цаг хугацаа. Хин нэгэн танд зориулж цаг хугацаа гаргаж ийн гэдэг бол энэ бол одоо хамгийн том хүндэтгэлээ үзүүлж ийн гэсэн шалтгаан. Тийм болохоор өнөөдөр бас энэ одоо дэлхийн үнцэг болон бүрт сонсож байгаа энэ сайхан одоо Монгол дэлгэцэн дэрлэгч Монголд мөн сонсож байгаа энэ одоо олон сонсогчдод уулзуулах энэ том боломжийг олгож өнөөдөр одоо энд зөвхөн надаар яриулах гэж өнөөдөр таны одоо энэ хамт олон бүгд одоо ингэ суугаад надад зориул цаг зав гаргаж байгаа та бүхэнд сэтгэлээсээ гүн одоо талархал хүндэтгэлээ илэрхийлье. Маш их баярлалаа. Ингээд Монгол гэдэг энэ сайхан одоо өргөн удам газар нутаг дээр Монгол хүн болж төрөөд Монгол сайхан ёс заншлаараа Монгол сайхан одоо ахуй соёлоороо Монгол сайхан одоо бүгд эдсийнхэн энэ сайхан үлгэр туйлсаар өнөөдөр бид бүхний энэ зүрх сэтгэл бие оюун ухаан бүхэнд Чингисийн энэ одоо бүхний нэг усны одоо бодлын сэтгэлийн галаа одоо асааж хиймэр дундаа бүхний одоо дэвэргэж байгаа энэ баяр наадмын өдрүүдэд төмөн олон минь эвтэй найртай илгэрийн хамглан сайхан одоо бие биендээ хүндлэлтэй ачлалтай бие биендээ одоо сайхан урам мөксөн дэм хайрлсан ийм одоо сайхан баяр наадмаа сайхан тэмдэглэрэй гэж хүсье. Ингээд бөхөн хүчтэй морин хурдан за суман одоо онч мэрэгэн байхын сайхан өрөөдийг өргөн дэвшүүлье. Дараагийн сайхан одоо уран бүтээлүүдээрээ та бүхэнтэйгээ учран золох болно. Маш их баярлалаа.